Сайн байцгаана уу? Та бүхний өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийнхөө жишээгээр C програмчлалын хэлэн дээр хэрхэн функцтай бодлого бодох вэ гэдэг жишээ үзье. За бид нэр хамгийн түрүүнд C програмчлалын хэлнийхээ толгой файлыг зарлаж өгөх хэрэгтэй. Include stdio.ch. За үүний дараагаар функц маань байх үндсэн алгоритм авчия. Функц авчихээс өмнө үндсэн алгоритм авчихын тулд int main гэж бичээд бүр 2 бөөрөнгийн хаалтаа өмнөөс нь харуулж хагаад гоё хаалтаа нэнэ. За бид нэр одоо функц авчээ доор нь. За функц авчихын тулд хамгийн гол нь яадаг вэ гэхээр бид нэр функцаа void sum гэсэн функцийг бичиж өгье. Энэ маань нийлбэр болдог функц байгаа. Гоё хаалтаа нээгээ таана. За үүний дараагаар хөвсгчтэй зарлаж өгнө. int a b c гэсэн гурван хөвсгчдийг бүхэл доо хэлбэрээр зарлаж өгөөд гараас scan функцаар тусламжтайгаар a b хөвсгчдийг гараас авнаа. За үүний тулд хувь d гэж хоёр давхар алтан дотор 2 удаа хувь d-г бичиж өгөөд за тэгээд n тэмдэглэгийг тавиад a дасал n b. За ингэснээр a b хөвсгчдийг гараас авах боломжтой болж байна. За үүний дараагаар c тэнцүү a дээр нэмэх нь b гэдэг үйлдэлийг бичиж өгье. За цэг таслаа тавьж хааж өглөө. Print f функцаар цэгийнхаа утгыг хэвлэж өгнө. Хувь d гэж давхар алтан дотор бичиж өгөөд c гэж бичиж өгч. За цэг таслаараа хаагаад өгнө. За тэгвэл функцийн маань үндсэн хамгийн гол зорилго маань юу вэ гэхээр int main маань болохоор бидний үндсэн функцийн дотор үйлдэлээ хийж байгаа. Void sum болохоор did функц байгаа. Did функц дээр хийсэн үйлдэлээ int main дээр дуудаж ажиллуулах хэрэгтэй байгаа. За инхийн тулд sum гээд бөөрөнгийн хаалт урдуудаас нь харуулж бичээд цэг таслаа бичнэ. За ингээ ажиллуулна. Тэгэхээр мэдээж алдаа заа. За яагаад алдаа заасан бэ гэхээр энэ доор алдаан дээр заасан алдааг унших юм бол өмнө нь үндсэн функцийн өмнө нь sum гэсэн дэд функцийг байгаа гэдгийг сануулж өгөх ёстой байсан гэж алдаа энэ доор зааж өгч байна. За тэгвэл тэрийг сануулж өгөхийн тулд ингэж бичнэ. Void sum. За ингэж бичнэ. За энэ бичлэг нь ямар учиртай юм бэ гэхээр 2 дугаар мөрөн дээр бичсэн бичлэг бол энэ did функц маань 7 дугаар мөрөн дээр байгаа шүү гэдгийг таниулж өгч байгаа. За тэгээ үндсэн функцэн дээр энэ sum функцээ дуудаж ажиллуулъя sum гэд 5 дугаар мөрөн дээр бичсэн шиг бичээ явуулна. За одоо хэдүүл ажиллуулж үзье. 2 5 56 58. За одоо асуудалгүй ажиллаж байна. Тэгвэл энэ 2 дугаар мөрөн дээр энэ 7 дугаар мөрөн дээр байгаа sum функцийг байгаа гэдгийг зарлж өгөхгүйгээр шууд ингэж бас бичиж болно. Шууд дээр нь ингэж тавьж өгч. За одоо ажиллуулад үзье. Одоо бол асуудалгүй шууд ажиллана. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн функцийн тайлбарлах жишээгээр уулзцаая.